би та нарт өнөөдөр холио монтон болсон хэрийг ярьж өгье. За энэ аавыг Томас гэдэг. За энэ түүх эхлэх үед бол 46 настай Нью-Йоркт амьдардаг байсан. За зүгээр л нэг ажилчин залуу үйлдвэрт ажилладаг. Эхнэр 2 хүүхэдтэй. Гэхдээ Томаст бол нэг асуудал байсан. Тэрээр өөрийнхөө амьдарч байгаа жирийн амьдралаасаа маш их залхацсан. За ерөнхийдөө бол midlife crisis болж исэн юм шиг байгаа. Гэрлэлтэн асуудалтай нэг өдөр тутмын байн хийдэг юмнасаа залхсан нэг мэдгүй ер нь л нэг тийм үед ч за яг тийм үе дээр явж байсан. Гэтэл 2005 оны нэг өдөр бүх зүйл өөрчлөгдөг. Түүний ажлын газрын нэг хамтрагч Брайан Түн за бид нэр ингээд ажлын хідэн залуутай нэг вебсайт дээр онлайн покер тоглолт штэ чи ч гэсэн ороод ир гэж хэлдэг. Ингээд тэр ажлынхаа хүмүүс болон бусад хүмүүстэй нэг төрлийн жижиг онлайн өрөөнд покер тоглож эхэлдэг. Тэр өрөөнд Джесси гэдэг нэг охинтой танилцдаг. Джессигийн юзернейм нь болохоор Tall Hot Blonde буюу өндөр халуухан шаргал үстэй гэсэн утгатай. Томас түүнтэй хувийн чат эхлүүлээд чи өндөр халуухан шаргал үстэй юу гэж асуухад Джесси бол өөрийнхөө зургуудыг явуулдаг. Томас түүнээс 28 насаарах дээрээс нь гэрэлсэн ч гэсэн Джесси таалагдж эхэлдэг. Тэр өөрийгөө гэрэлсэн дунд насны аав гэдгээ хэлхийг хүсээгүй болохоор худлаа ярьж эхэлдэг. За ингээд онлайн персона үүсгэж эхэлдэг. Тэр өөрийгөө 18 настай тэнгисийн явган цэрэг гэж танилцуулдаг. Тэрний юзернейм нь хүртэл Marine Sniper гэдэг нэртэй байсан. Тэр өмнө нь армд байсан ч хизээж мэрэгэн бодогч байгаагүй. Джесси бол мэдээ чи ямар нэгэн өөр юм асуугаагүй. Түүний талаар чи хэр зэрэг вэ гэж асуухад Томас бол өөрийгөө би өстой ингээ гоё том битэй залуу гэж танилцуулдаг. За ингээд тэр бүрэн утгаараа catfish хийж өөрийгөө өндөр булчинлаг нэг тийм хатуу ширүүн марин залуугийн хувилбар болгож эхэлдэг. Тэр бүр залуу байх үеийнхээ зургийг явуулдаг. Гэхдээ энэ зураг нь бол айл 30 жилийн өмнөх зураг. Мэдээж тэрийг бол Джессид хэлэхгүй штэ. Джесси бол тэрэнд нь итгээд тэдний харилцаа улам дотносож энгийн нэг харилцаанаас илүү халуухан мессежүүд солилцож удалгүй би чамд хайртай миний хонгор өдр гэж хэлдэг байсан байгаа. Джесси мэдээж Томастай уулзахыг ингээ байнга хэлдэг байсан. Томас болохоор дандаа шалтгаан тоочдаг. Уучлаарай би ингээ Мариндагоо олохоор чадахгүй юм чимтэй тийм чимтэй гэдэг дандаа хойшлуулдаг байсан байгаа. Гэхдээ тэд бол онлайн харилцаагаа үргэлжлүүлсээр л байсан. Томас бол бүр энэ онлайн харилцаанд бүр донтоод өөрийгөө бол нөгөө өсвөр насны дайны баатар мэрэгэн буудагч гэж жүжиглэхтэй айгуу дуртай. Тэр бүр Джессид онлайн гэрлэх санал тавьж Джесси ч гэсэн зөвшөөрдөг. Цаг хугацаа өнгөрч ингээд бараг нэлээд хэдэн сар өнгөрөөд 2006 он болдог. Энэ үед Томасын эхнэр нөхөр нь компьютер дээр маш их цаг өнгөрөөж байгааг анзаарч эхэлдэг. Тэрээр сэжиглээд чи хинтээ онлайнаар ярьж байгаа гэж асуугаад Томас ажлынхаа залуустай л гэж хэлдэг. За эхнэр нь итгэсэн бололтой ерөөсө цаашаа лавдруулж асуудаггүй. За Томас бол нөгөө юмаа үргэлжлүүлсээр байсан. Гэтэл нэг өдөр Томасын гэрт нэг илгээмж ирдэг. Түүний эхнэр түүнийг онгойлгож үзэхэд дотор нь Джессигээс ирсэн хайрын загтал дээрээс нь нилээд задгаа зургууд болон улаан дотоож байдаг. За мэдээж эхнэр нь цочртоод энэ ч юу вэ гэд гайхаж зэвүүцдэг. Нөхөр нь зүгээр нэг хуурч байгаа зогсохгүй 18 настай охинтой харилцаатай дээр нь өөрийгөө хин гэдгийг худлаа хэлж байгааг нь ч гэсэн илрүүлдэг. Томасын эхнэр ууралсан ч гэсэн Томасыг бол зүгээр шууд хөөгд гаргахыг хүсээгүй. Яа тэгэхээр тэд хамтдаа хүүхдүүдтэй. Гэхдээ Томасыг энэ харилцаагаа зогсоохыг нь хүссэн. Тэгээд Джесси захаа бичиж чиний энэ бичээд байгаа хүн чинь үнэндээ миний нөхөр тэр зүгээр л чамааг ашиглаж байгаа худлаа ярьж байгаа гэж хэлдэг. Тэгээд гэр бүлийнхээ зургийг хамт явуулдаг. За энэ зурган дээр нь бол мэдээж нэг дунд иргэм насны хөгшин байгаа штэ. Джесси энэ захиаг аваад их цочирдож бас сэтгэлэн шархалдаг. Яаж ингэж чаддаг вэ нэ? За харин Джесси Томасын хамт онлайн покер тоглодог байсан нөгөө энэ түүгийн хамгийн ихэнд ирсэн Брайан гэж залуу байсан штэ тий. Тэгээд Джесси тэр Брайан руу мессеж бичээд энэ Томас үнэхээр 46 настай гэр бүлтэй хүмүүс юм уу гэхэд Брайан тийм гэж хариулдаг. Брайан бол ер нь гайгүй сайхан сэтгэлтэй залуу байсан болохоор Джессиг өрөвдөөд түүнийг тайвшруулад ярилцаар нэлээд олон удаа холбоотой байж удалгүй найзууд болдог. Брайан бол тэр үед 22 настай учраас яг Джессигийн насанд нь илүү ойрхон. Тэгээд мэдээж ингээд хоёр эрэгтэй эмэгтэй хүн харилцаад эхлэхээр дунд нь жан болчихж байгаа байхгүй юу? Брайан ажил дээр очиод Томас интернетээр 18 настай мэрэгэн буудагч гэж өөрийгөө худлаа танилцуулж нэг охиныг хуурсан гэж бүх хамт ажилтдаг хүмүүстэй ярьдаг. За мэдээж Томас үүнээс болж их доромжлогдож ажлынхан дундаа бол тэгэл янз бүрийн ярианд ордог байсан баа. Тэгээд энэ явдал нь бол зөвхөн ажил дээрэж биш онлайн покерын өрөөнд Джесси Брайан хоёр Томасын нүдэн дээр ил цагаан сэтгнэж эхэлдэг. За энэ нь бол Томасыг бүр маш их уурлуулдаг. Тэгээд Томас Джессид хандаж чи юу хийгээд байгаа юм бэ гэж асуудаг. Харин Джесси за Брайан
Брайан бол натаа нас суур би түүнд хайртай чам шиг юм хөгшин биш. Би бол тэрнлөө өөрийнхөө зураг хүрэг бүх юмыг явуулдаг гэдгээ хэлдэг. За эндээс бол Томас бүр тесэрч эхэлдэг. Тэгээд Брайаныг бүр мөсөн зайлуулах болно гэж шийдсэн. За тэр бууга аваад ажилтг үйлдвэр дээрээ очиод Брайан ажлаасаа гараад машиндаа сууж байхад нь Томас төхөж очиж бууга чиглүүлээд бууддаг. Дараа нь Томас эхнэр дээрээ очиод хэрвээ цагдаа асуувал намайг гэртээ байсан гэж хэлээрэй гэж гуйдаг. Гэхдээ эхнэр нь бол түүний хуурсан явдал ууртай байсан болохоор цагдаа нарт бүх үнийг нь хэлээд Томас бол гэртээ байгаагүй гэж хэлдэг. За ингээд Томасыг баривчилж явдаг. Энэ хэргийн твист нь бол заа ёо. Цагдаа нар Томасыг байцааж байхдаа нэг зураг гаргаж ирдэг. Джессигийн зургийг. Томас за тийм ээ энэ бол миний онлайн ярддаг байсан охин гэж хэлдэг. Гэтэл цагдаа нар үгүй чи энэ хүнтэй ярьж байсан гэд Джесси биш Джессигийн ээжийг нь заадаг. Томас бол хизээж жинхэнэ Джесситэй ярьж байгаагүй. Тэр бүх хугацаанд Джессигийн ээжтэй ярьж байсан. 46 настай эхнэр ээж хүн. Жинхэнэ Джесси 18 настай охин өөрийнх нь ээж, өөрийнх нь дүрд хувирчээснийг бол огт мэдээгүй. За ингээд 46 настай Томас, 46 настай ээж хоёр өөр залуу хүмүүс олж үжилж хоорондоо биччихсэн байгаа. Тэгээ хамгийн муухай нь энэ ээж нь охиныхоо зургуудыг нууцаар авч заримдаа бүр юбкэн доороос нь хүртэл зураг эдрийг нь авч интернетээр танилцсан ирчүүдтэй илгээдэг байсан. Тэгээд өөрийгөө Джесси юм шиг дүүргэсгээд тэдэнтэй секс магазин талаар бүр 9 шидийн юм ярьж тэднийг ингээд онлайны цаанаас л ингээд catfish хийдэг байсан байгаа. За энэ гурван хүнээс ганц үнэн ярьж байсан хүн нь бол Брайан байсан хөөрхий амтай 22 настай залуу. Эцэст нь Томас бурууга хүлээн зөвшөөрч тохиролцоонд орж 20 жилийн хорих ял авдаг. Гэхдээ 17 жил суугаад 2024 онд шоронгоос гарсан. За мэдээж Джессигийн ээжд бол ямар ч хорих ял оноогоогүй. Яагаад тэгэхээр catfish хийх нь бол хууль босуу биш үү гэдэгтэр бол хууль байхгүй болохоор тэр.